5 дугаар сургуулийн гадаад хэлний заахрын нийтлэл ахлах Зэрэнлэн байна. 2024-өөс 25 оны хичээлийн жилд манай гадаад хэлний заахрын нийтлэлийн багш нар өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан 2 мэргэжлийн бүлэгт хуваарлагдсан ажилласан. За нэгдүгээр нь болохоор шинэ аргыг туршин хэрэгжүүлэх баг, хоёрдугаарт нь хэрэглэлтийн туршин хэрэгжүүлэх баг гэсэн ийм 2 багт бүлэгт харьяалагдсан ажилласан. Сайн байцгаана уу 5 дугаар сургуулийн гадаад хэлний мэргэжлийн багш нарын сургалтын шинэ аргуудыг туршин хэрэгжүүлэх багийн ахлагч мөнх сэрэл байна. Манай баг 7 хүний бүрэлдэхүүнтэй. За сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь бол багш бидний хувьд тулгамдсан асуудал болоод байсан. Намар онцлогын дүнгээр манай сурагч 7-оос 12 дугаар ангийн сурагчдын уншиж ойлгох чадвар бол 47% бол үнэлэгдсэн байгаа. За ийм учраас бид бол сургалтын идэвхтэй аргуудаас бол судалгаад хичээлүүдээр туршиж үзсэн. Өнгөрсөн хичээлийн жилд бол 4 удаагийн судалгаад хичээл явсан. Ингэхдээ бол бид сургалтын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх сургалтын идэвхтэй аргууд болох popcorn reading, blind reading, reading dictation гэх мэт аргуудыг бол туршин хэрэгжүүлсэн байгаа. За ингэж энэ аргуудыг туршин хэрэгжүүлснээр сурагчдын уншиж ойлгох чадвар бол маш сайжирснаас гадна тэдний маань хичээлд оролцоо бол идэх нэмэгдэж байсан. За тэгээд хавар төвшин дотоод шалгалтын дүнгээр бол уншиж ойлгох чадвар нь 10%-аар өссөн үзүүлэлттэй байсан. За сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахын тулд судалгаад хичээл дээр одоо маш олон төрлийн аргыг хэрэглэх түүнийг туршиж хэрэгжүүлсэн байж байгаа. Үүнд одоо бага дунд ангийн сурагчдын хувьд уншиж ойлгосноо зургаар илэрхийлэх, будах, дүрслэх, эхийн үйл явдлаар зөв дараалд оруулах, за мөн эхийн гол санааг илэрхийлж зургийг одоо эвлүүлж бүтээх. За ахлагын сурагчдын хувьд эсдийн ерөнхий шалгалтын даатгаврын 50 тохируулан унших дасгал даатгаврыг бол тогтмол хийж эсдийн шалгалтанд бэлтгэж үр дүнд хүрсэн байж байгаа. За би англи хэлний багш Амжин байна. Гадаад хэлний багш нарын хувьд унших чадварыг сурагчдын унших чадварыг хөгжүүлэх асуудал тулгардаг. За түүний улмаас би сурагчдын унших чадварыг хөгжүүлэх зорилгоор PVP reading гэсэн гарын авралыг гаргасан байгаа. За энэ нь болохоор уншихын өмнөх, за унших үед уншсны дараах гэсэн 3 англи хэлээр 10 үйл ажиллагааг явуулах аргыг тусгаж өгсөн байгаа. За тэгээд энэ гарын авралаараа чадварлаг багш уралдаанд амжилттай оролцсон. Сайн байцгаана уу? Миний нэр Ганчмаг гэдэг. Орхон аймгийн 5 дугаар сургуулийн англи хэлний багш мэргэжилтэй хүн байна. За өнгөрсөн хичээлийн жилд бол би сургалтын шинэлэг аргуудыг туршин хэрэгжүүлэх арга зүйн багт орж ажилласан байж байгаа. Хичээл судалгаад хичээлийг зөвхөн сургуультай бос за туршин хэрэгжүүлсэн аргуудаа аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг одоо хийсэн байж байгаа. За миний хувьд бол өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 20 дугаар сургуульд багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж за нийтдээ 6 цагийн хичээлийг running dictation болон whisper reading гэдэг аргаар одоо хичээл орсон байгаа.